Өнөөдөр бид сансар судлалын түүхэн дэх аимшигтай харамсмаар ослуудын тухай танд хүргэнэ. Ер нь бол сансар судлал гэдэг бол тэр чигээрээ дандаа баг бүх юм туршилтаар явж идэг. Тийм учраас яг одоо энэ хүн төрөлхтөн сансарт нисэхээс өмнө нисэх явцад яг ямар амар ослууд болж исэн бэ гэдэг тухай ярих юм. Гэхдээ эндээс яг ингээд онцлоод ер нь сансрын түүхэнд анхны 2 бүртгэгдсэн том хэмжээний ослын тухай ярина. Тийм. Хүн төрөлхтөн сансрын огторхуйг эзэмших судлах түүхэнд одоо олон гайхамшигтай амжилтуудыг гаргасан байдаг шүү дээ тийм ээ. За ялангуяа одоо 20 дугаар зууны сүүлийн 60 жил үнэхээр хурдцтай өгдсөн. За тэгэхээр энэ амжилтууд дандаа инээд цалигсан, баяр хөөр дагуулсан гигэн сайхан бол байгаагүй. Мэдээж. Харамсалтай том түүхүүд зөндөө олон тохиолдож ирсэн. Тэгэд хамгийн гол энэ ослуудаас сургамж аваад дараагийн үйл ажиллагаанд анхааран тусгаад технологиос сайжруулж иж хөгжсөн. Өөрөөр хэлэх юм бол энэ алдаануудаас бид нэр суралцсан гэсэн үг. За тэгээд нөгөө анхны сансрын үлгүүд ч одоо 9 давхар байшин шиг өндөр байсан гэж ярьдаг шүү дээ бид нар 9 давхар байшин гэж бодъё л доо. За төсөөллөө. Одоо болохоор тэр анхны 9 давхраас ч мөр 16 давхар болтлоо буужингууд тийм амар том болсон сансрын үлгүүд. За. Тэгэхээр энэ 16 давхар байшин шиг өндөр зүйлийн орой дээр нь нэг тийм том төмөр бөмбөлөг хийж агаад тэгээд хүн нисэж байгаа гэсэн. Тэр бол бүхээг. Сансрын нисгч бүхээг. Ганцхан тэгэхээр 16 давхрыг дээдлийнх нь ганцхан давхар л ерөөсөө сансрын нисгчдийн бүхээг. Үлдсэн 15 тэр жигтэй шатхуун. Өөрөөр хэлбэл ийм амар их шатхуун түлшин дээр хүмүүсийг дээдлэлтэн зүгээр цомцоод суулгаад тэгэл тийш нь хөргөждөг байна шүү дээ. Тэгээ ийм учраас магадгүй нөгөө амжилттай яваад ирсэн нисгчдийг бид нар баатрууд гэж нэрлэдэг баг тий. Тийм баг. Тэгээд наадахтай ч холбоотой айгүй сонирхолтой нөгөө нэг жишээ байдаг аахгүй. Хин хэлсэн тухай янз маргаан байдаг. Гагарин хэлсэн гэж ярьдаг. Зарим сансрын Америк сансрын хэсэгт хэлсэн гэд. Ер нь хараа пуужингаар нисэх гоё юу гингууд гоёнч гоё л доо. Тэгтээ би чамд ингээд өгшөөд үзээгээд. За ингээд тий. Байшин шиг их бензин ингээд тий канистртэй бензин дээр чамайг суулгаж байгаа. Оо зөв зүгээр чи зөв зүгээр хүрээд ирнэ гингуудаа шүдэнц зураад гал асаага тавьчих нэг боддоо. Ер нь харах ухаанаар бол ийм шүү гэж. Харин тий. Тэгэхээр ингээд зарим тохиолдолд сансрын нисгэж болно гэж ингэж бодож байгаа хүмүүс болно гэж мөрөөдөж байгаа хүүхдүүд бол үнэхээр яалтчгүй бусдаас арай жоохон онцгой сод хүүхдүүд идэв шиг байгаа. Наа шиг ийм аимхай хүн бол хизээж тийм юм дээр сууж явахгүй хөөс. За, сансар судлалын түүхэн дэх анхны осол 1960 онд бүртгэгджээ. Тухайлбал 1960 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Байконурын сансрын буудалд зөвлөлтийн R16 гэдэг пуужингийн анхны туршилтын бэлтгэлийн үеэр дэлбэрсэн байгаа энэ пуужин. Тэгээд энийг бүр осол гэж хэлэхэд ч гэсэн энэ баг гамшиг сүйрлийн хэмжээний маш их одоо хүн нас барсан үнэхээр олон хүн гэмтэж бэртсэн. Тэгээд пуужинг хөөргөх яг төлөвлөсөн цагаас 15 минутын өмнө R16 гэдэг пуужингийн 2 дугаар шатны хөдөлгүүр зөвшөөрлөггүйгээр өөрөө шууд хасаад за ингээд энэ нь эхлээд 1-р шатны хөдөлгүүр хасаад пуужин тодорхой өндөрт гараад тэгээ түлшин дуусан шүү дээ тий 1-р пуужингийн түлшин дуусан гууд тэгээ 2-р хөдөлгүүр нь хасаад ингээд 2-р үлдсэн түлшээрээ цааш явах хэрэгтэй чинь 2-р шатны хөдөлгүүр шууд хасаад эхэлсэн. Ингээд 2-р шатны хөдөлгүүр хасцсан. Үүнээсээ болоод 1-р шатны хөдөлгүүрийн түлшний савнууд нь задраад ингээд пуужингийн түлшний бүрэлдэхүүн хэсгүүдэд гал авалтсан буюу канистртэй бензин дэлбэрч байгаа мó та баг шахав. Одоо тийч анхны одоо төсөөлөл дөө хамгийн анхны сансрын хөлгүүд бол 9 давхар байшин байсан гэж яаж тээ. Тэгээд 1 2 дугаар төвшин гэдэг чинь ойролцоогоор нэг 3-аас 4 давхартай дүүцхүүс хэмжээний тийм амар их түлш шатсан гэж ойлгож байна. Ер нь баг тийм шүү. Тийм байна тий. Маш олон хүн амиа алдсан. Тэгээд дэлбэрэл болж байгаа нөгөө түлшин дэлбэрээд тэгээд мэдээж хүмүүсийн амнаас ирсэн энэ гамшиг бол пуужин хөөрөх үеийн бэлтгэлийн дараалал за наацхийн аюулгүй байдлын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн гэж одоо шинжээчийн дүгнэлтүүд гарсан гэж. Тэгээ яагаад ийм алдаа гарваа гэсэн чинь тэр үед Октябрийн хувьсгалын баяр болох гэж байсан. За 1924 үед чинь нөгөө 11-ээс хэдэн жилийн Октябрийн хувьсгал болсон. 11 сарын 5 бүлэг жил тоолон зөрөөд байдаг. Тий. Тэгээд Октябрийн баяр болох гээд баяр ойртоод байдаг. Тэгээд нөгөө нэг нөхдүүд ингээ нөгөө Октябрийн баяраас өмнө одоо нөгөө пуужингаа хөрөх хэвээр айгуух бэлдсэн байсан. Дээрээс нь нам цэсгийн удирдлагууд шахаад байсан. Ер нь наатахаа хурдан хөөргөөч. Бид нар ер нь одоо манай тэмдэглэл баяр болох гэдэг. Оо тий ер нь хурдан хөөргмөөрөө бид нар дэлхийн нийтэд зөвлөлт холбоот улсын сансар судлал ийм байна. Тэгээд ерөөсө дээрээс ингээ байнгын дарамт ирчихсэн. Тэгтэл энэ чинь нөгөө бүх юм цоо шинээр эхэлж байгаа. Тийм. Тэгээ нөгөөдөл ингээд хугацаагаа хойшлуулах тусам дээрээс дараа шахаад байдаг. Яг энэ хоёр хэцүү байдлын одоо юу гэдгийг үүднээс бэлтгэл дутуу Яруу санд руу шийдвэр гаргаснаас болж энэ гамшиг болсон гэж үздэг юм байна. Тэгээ хамгийн амар нь энэ осол болсны тэр чигт нь нууцсан.
бүр юу ч мэдэхгүй. За. Тэгээ нас орсон хүмүүсийн ар гэрт нь онгоцоор нисэх онгоцоор явж байгаа нас орсон гэж хэлээ. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл юусоо өгөөгүй. Мэдээллийг цаасан задруулж болохгүй гэж анхааруулсан байгаа юм л да. Тэгээд энэ чинь нөгөө тэр нас орсон хүмүүс амьдараа шатаж өгсөн гэж хэлж болж байгаа байхгүй бүр амьдараа. Тийм нөгөө пужингийн хөрөх талбайтай. Талбай дээр. Тэгээд ер нь бол нөгөө нэг гэрийнхэнд нь одоо ингээд хүн ямар нэг юм байдлаар нас орчих юм бол онгоцон сууж явж байгаад нас орсон ч гэсэндээ ядаж цогцыг нь авчиж өгнө шүү дээ. Гэтэл энэ хүмүүст авчиж өгөх цогцос байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол зүгээр чандруудыг нь л гэрт нь авчиж өгсөн гэсэн үг байхгүй. Тэгээ амьд үлдсэн хүмүүсийг үйлдвэрийн осолд орсон гэж хэлээ. Хүчилд түлэгдсэн гэж хэл. Тэгэхгүй бол одоо шоронд орно гэж сүрдүүлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ амар ослоос амьд гарсан хүмүүс нь ингээд маш олон жил хилээ хавчаад дууган өнгөрсөн гэсэн үг. За ингээд олон жилийн дараа буюу 1989 онд бүхэл бүтэн 29 жилийн дараа л өөрсдийн байгуулалт ил тод байдал гэдэг юм урайнд ор нас орсон хүмүүсийн ар гэрийнх нь гомдол гаргаж эхэлж байгаа байхгүй юу? За. Өөрөөр хэлбэл би 20 настай байсан бол 29 жилийн дараа гэдэг чинь магадгүй би 49 настай байхад л миний хойноос ингэж хүмүүс одоо гомдол гаргаж ин гэсэн үг шүү дээ манай гэр бүлийнхэн. Тэгээд ар гэрийнх нь ингэ явуулсан учраас нууцын зэрэгээс энийг гаргаж байгаа. Тэгээ хэвлэл мэдээллийн хэрэгслэр гарч эхэлж байгаа байхгүй. Гэхдээ аль биесны хэвлэл яг юу гэж тэмдэглэсэн байдаг гэхээр гал гарсны улмаас 74 хүн амь өргөцсөн гэж аль биесны мэдээлэлд өгдөг. Гэхдээ энэ бол үнэхээр худлаа буюу бүр аимшигтай дарсан тоо. Аимшигтай. Амиа алдсан ар гэрийн хүмүүс уулзалтын штэ мэдээж. За одоо миний тэр миний энэ миний хүү миний одоо аах миний эгч гэдэг ингээ уулзалтын штэ тий. Нас орсон жагсаалтыг нь эхлээд ингээ гаргаж үтсэн юм байна. Тэгсэн чи 92 хүн байсан гинэ. Одоо нөгөө 74 гэж мэдээлэлээ даа штэ. За дараа нь гэсэн чинь энэ чагсаалтыг дахиад шинжилж тогтооход 126 хүний нэр гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл яг батлагдсанаар тэр талбай дээр 126 хүн амьдараа шатаад өгсөн гэсэн үг байхгүй. За гэхдээ энэ 126 гэсэнд яг үндэ барьцуулт бол доо. Ер нь бол зарим хүмүүсийн ар гэр хил ам хийгээд нас орсон хүний очиж юусэн өнө бүртгүүлээг байд юм байна. Тэгээд яг альбан бус тоогоор бол энд 250-аас 450 хүн нас орсон гэж юм гадаадын тагнуулууд хэлсэн байдаг. Нэг ийм тэр чигээрээ сансрын хөлөг ингээд бүтэн шатахад энэ талбай дээр байсан 250-аас 450 хүн амьдараа цогцос болжээ. Ихэнх нь гэсэн үг. Тэгээд амиа алдсан хүмүүсийн дунд ийм байсан юм аа л да. Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтай 2 хүн. Энэ бол хоёулаа генерал цолтой хүн байсан. Байконурын туршилтын талбайд дарга орлогч 2 хүн байсан. Хоёулаа хушууч генерал цолтой. Нэг маршал 7 хурандаа, нэг дид хурандаа, 2 хушууч, 6 ахмад, 9 ахлах тэслэгч, 10 тэслэгч, 6 төрөөч, 1 баг төрөөч, 2 ахлагч, 11 цэрэг байсан гэд. Тэгээ бусд нь болохоор дандаа энгийн мэрэгчлэнүүд буюу тэнд ажилтдаг хүмүүс байсан. Амар. За тэгээд ингэж за тэр маршал гэдэг байгаа штэ. Тэр маршал нь болохоор Зөвлөлт Холбоот улсын стратегийн пуужингийн хүчний ерхий командлагч их бууны салбарын ахлах маршал. За тухайн Зөвлөлт Холбоот улсын Баатар Митрофан Иванович Неделин гэж ийм хүн байжээ. За энэ хүний амнаас эрсдсэн энэ гамшиг бол пуужин хөөрөх бэлтгэлийн үеэр аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн. За тэгээ нөгөө Октябрийн хувьсгалын ой болох гэж байгаа Октябрийн баярын ой болох гэж исэн учраас ер нь бол ой тогтсон учраас дутуу бэлтгэгдсэн пуужинг яаран хөөрөх гэж шахамдуулсан. Иннээс болсон гэдэг. За 10 сарын 24-ний өдөр пуужинг туршилтаар хөөрөх гэсэн чинь алдаа гарсан юм байна эхлээд. За нөгөө алдаага нөхдүүд үдээс өмнө засцсан. Тэгээ нэг юм жижигхэн юмнаас болоод ингээд алдаа гараа. За тэрийг ингээд тэр дорн засаад тэгээд гатсан тэр клап ингээд солилцсон. За ингээд үдээс өмнө ийм болчоод үдээс хойш хоолны цаг болоод бүгдээрээ өдрөө хоолндоо идчихэд эргээд ажилдаа орсон. Тэр үед инженерүүд нь ингэж хэлсэн ба. Шатхуунаар ингээд бүтэн цэнгэлцсэн пуужинтай болгоомжтой харьцах шаардлагатай. Наа чи ингээд бүтэн цэнгэлэгдсэн байгаа шүү. Тий. Тэгэхээр хөдөлгөөрийнх нь тогийг салгачихъя. Тэгж яагаад тухтайхан шиг шалгалтаа үргэлжлүүлье. Тэгэхгүй бол хөдөлгөөр нь тогтой байвал тэгээд ямар нэгэн тог авалцаад ингээд дэлбэрэх шатах аюултай штэ гэж инженерүүд нь сануулсан. Уг нь хэлсэн юм. Тэгсэн чинь тэр үед маршал нь яаруулсан. Тэр Митрофан Неделин гэдэг хүн. Зүгээр л наатаха хий. Би Никита Сергеевичд буюу Зөвлөгөт улсын одоо төрийн тэргүүн. Би Никита Сергеевичд юу хэлэх юм бэ? Хурдл наатаха хий. Бити ингээ янз бүрийн хурдаад өрөмж урм яриа да. Гэсэн шүү. Тэгээд бүр өөрөө ингээ нөгөө нэг өдөрлөгчийн хувьд өөрөө ингээ нөгөө ажилтнууд нь айгаад байсан учраас өөрөө одоо юу гэдэг айхын байхгүй зүгээр ажиллаа хий. Гэд бүр үлгэрчээ үзүүлээд пуужингийн одоо яг тэр суурнаас 17 метрийн зайд өөрөө сандал тавиад суудсан. За тий. За ингээд айхын байхгүй зүгээр л ажиллаа хийцгээ. Би айгаад байвал зөв би наад талбай дээр чи хамт байж яа. Гэсэн. Тэгэл цахилгаан хичээлийг салгаагүйгээс болоод тогтой байсан нэг хөдөлгөөрүүд нь цахилгаан хичээлтэй залгаатай байсан чинь програм хангамжийн алдаа гараад тэгээд шууд 2 дахь шатны хөдөлгөөр
шууд өөрөө асч эхлээд. Тий, ингээд өөрөө асч эхлэнгуудаа гал гарсан. Пуужиг хөөргөх үед зураг авах зорилгоор ингээд бүр ингээд олдон талаас нь ингээд автомат кино камерууд хүн байхгүй. Автомат кино камерууд тавьсан байсан. Нөгөө нэг хоёр дахь шатны хөдөлгөөр ажиллаж эхлэхэд автомат кино камерууд ч гэсэн автоматаар ингээд бичлэгээ хийгээд яг тэнд гамшиг үеэр ингээд дэлбрээд хүмүүс нь шатаад юу болсныг нь кино камерыг бичиж тавьсан байсан. Ямар амир тэгээ тийм амир юм ингэж нууж шатдаг тийм шүү дээ тэр чинь коммунист нам шүү дээ. Гэхдээ энэ одоо нөгөө нэг юм одоо сумын 100 жил болох гээд засаг даргаад юу гэж хэлэх юм бэ гэж байгаа юм шиг юм байх юм. Амар. Харин за хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. 14 цаг 22 минут бүтээлч оюуны нийгмийн дэвшил гэсэн урайтаагаар хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллаж байна. За мэрэгжил сонголтын тест 3 дахь жилдээ үн төлбөргүй эднэх явуулж байгаа. За энэ яад юм бэ гэсэн хүмүүнлэгийн ухааны их сургууль нийгмийн хариуцлага хүрээнд 3 дахь жилдээ 9-өөс 12 дугаар ангийнхны дунд зан чанар зан төлөв ур чадвартан тохирох юм мэрэгжлийн чиг баримжаагаа олоход нь туслах үн төлбөргүй тодорхойлуулах юм мэрэгжлийн сэтгэл зүйчдийн зөвлөгөө авах боломжийг олгож байгаа. Ер нь мэрэгжлээс буруу сонгосноос болоод хүмүүс амьдралынхаа нэг тодорхой хэмжээний цаг хугацааг алддаг тий. Эхлээд нэг мэрэгжлэрээ сурах гэж явж байснаа. За ингээд ухаантай нь бол ингээд дундаас нь 2 3 жил сурж байгаа. Тэгээ хаяад өөр мэрэгжлэрээ өөрийнхөө чадах зүйлээр сурчиж байгаа юм шүү. Гэтэл ингээд нөгөө аав ээжийн шалгаар ч юм уу эсвэл ингээд ямар нэгэн байдлаар ингээд гүрийгээд яваад байдаг хүмүүс одоо ангаахад ингээд жишээлбэл бараг 8 жилдээ 6 жил сураад 2 жил ингээд эрсдэнт хийгээд гэдэг ч юм уу. Ингэж эмчээрээ ажиллааг хүмүүс айгу олон байдаг байхгүй юу? Гэтэл би ингээд 4 жилдээ Монгол Улсын сургууль сурчаад би эмч болох байсан ингээд байж идэг. Тэгэхээр ингээд яг өөрийнх нь зан төлөвт суурилсан яг мэрэгжлийн юуны хүмүүсийн өгж байгаа зөвлөгөө энэ жил 3 дахь жилдээ үн төлбөргөө олж байгаа юм билэ. За тэгээд 9 дугаар ангийнхнаас эхлээд 9, 10, 11, 12 гэх ингээд айл нь орж болно. Зарим хүүхдүүд бол бүр жил болго очиж тодорхойлуулдаг гэж байгаа юм. Тэгээд ангиараа бүр очиж. Тэгэхээр энэ бол тодорхойлно гэдэг нь бол танд ингээд танаа хүүхд ТV-маар сур гэсэн үг ерөөсөө биш. Тий зүгээр л чиг баримжаагаа авахд туслана. Танаа хүүхд чи ийм дуртай юм байна. Ийм ур чадвар танаа хүүхдэд илүү байна. Тэгэхээр магадгүй энэ чиглэлийн одоо мэрэгчлүүд танаа хүүхдэд илүү тохирч магадгүй юм байна гэсэн ийм баримжаа олгох зөвлөгөө маягийн л юм байна. Та тэгээд таны хүүхд та одоо өөрөө тэр зөвлөгөөг авна уу байна уу таны хэрэг. Тийм шүү дээ. Тэгээд ядаж яхад 9-өөс 12 дугаар ангийн хүүхдүүд зүгээр нөгөө нэг би нэгэл даган дураагалаа энэ гоё гэсэн тэр гоё гэсэн гэж ингэдэг болохоос шиг яг өөрийнхөө би хийм бэ би юу чаддсан бэ гэдгээ хараахан гэж өөрөөсөө асууж амжаагүй цаг байдаг шүү дээ. За тэгэхээр анги хамт олноороо хамрагдахыг хүсэх юм бол эхлээд цаг авах юм бэлээ. 7711 15 тик гэсэн дугаарлуу залгаад дотор шугамар 1 гэдэг рүү ингээ холбогдоод цаг авах юм бэлээ. Манайх одоо тим улсын тим сургуулаа тэдний сарын тэдний өдөр очих боломж байна уу гэд. Боломжийн тухайд бол 5 дугаар сарын 10-ных нь өнгөрсөн юм байна. Одоо 17 24 31-ний бям гараг бүр байна. 3 бям гараг үлдсэн гэсэн. Тэгээд 10-аас 16 цагийн хооронд энэ үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байран дээр болж байгаа. Тэгэхээр хагасаа болж байгаа гэсэн үг. Нийтдээ одоогоор энэ үйлчилгээнд 10,000 гаруй хүүхдүүд ингээд юу яасан гэж шүү. Очоод ингээд нөгөө өөрийнхөө ямар юунд дуртай юм, ямар ур чадвар төлхүүийн гэдгээсээ шалгуулад бас энэ дээр бас тий зөвлөгөө чиглүүлэг авсан. 9-өөс 12 гэдэг чи одоо яг эндээс зөвлөгөө чиглэлээ аваад үнэхээр боломжтой гэх юм бол ядчил 9-ийн ерхий шалгалтандаа би ийм хичээлээр шалгалт өгөх юм байна гэдгийг мэдчихнэ гэсэн үг шүү дээ тий. Би бүр хүүгээ энэ жил 8 төгсөж байгаа. Эх жил 9 дугаар ангийнх нь хавар яг ийшээ дагуулж чи гэж бодож байна. Эртгэн шиг тусмаасаа. За тийм. Манай нэвтрүүлэгтээ бүтээлч оюуныг нийгмийн дэвшил гэсэн урайтаагаар хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За нөгөөд нэвтрүүлэг сансрын түүхэнд болсон томоохон гамшиг дагуулсан хэмжээний ийм аюултай ослуудын тухай ярьж байна. За ингээд пуужингаас гарч байгаа тэр галын төвлөрсөн долгион асар хурдцтай тархсан, замдаа тааралсан бүхнийг хуухалсан гэж ярина. Нөгөө 17 метрийн зайд байсан маршал хамгийн түрүүнд амдаараа хуухлагдсан. Маш ойрхон байсан учраас тэг хүмүүс шатж байгаа галаас өсөрч гарч байгаа тал дишээгээ бултаж ингэж гүйж байгаа бужигналтж байгаа бичлэг мэдээж нөгөө дүрс бичлэгт үлдсэн. Тэгээд пуужингийн түвш нь одоо тал бүр тийшээ ингэж уулцаал ерөөсө нийтдээ 20 секундын дотор л бүгдийг нь хуухалсан байдаг. 20 секундын дотор тэр талбайд 250-аас 450 хүн өвхөн нүхэд гэмтхэн гимцсэн гэсэн үг байхгүй? Тэгээ дараа нь түвшин дуусаад гал нь унтарсан байгаа. Одоо нэгэнт ингээд нөгөө хуухлагадаад гал авалц зүүс чи ингээд тэр дорой бас ингээд нөгөө юутай түвшчүүд дуусч байгаад адилхан унтарчихгүй шүү дээ. Хүмүүсийн цогцноо, цахилгаан хэрэглэлүүд, идэллүүд ингээд ерөөсө унтрахгүй үлдээд бүтэ 2 цагийн турш тэндээ шатсан байдаг гинэ. Өөрөөр хэлэх юм бол тэнд 2 цагийн турш цогцсноо шатаж чандар болсон гэсэн. Үнс нүүрэн болсон гэсэн.
Яг нөгөө ийм энгийн үгээр тайлбарлах юм бол одоо бид нар газар ч юм уу нөгөө нэг паялкаар ингээл нөгөө нэг толгой хугалдаг шүү дээ. 20 секунд хугалаад газан дууссан гэж одоо тайлбарлах юм уу да тийм ээ. Тэр хооронд одоо галт үрцсэн нөгөө зүйлс нь хүмүүсийн цогцнууд үргэлжлүүлээд 2 цаг ингээд шатаад байсан гэж ойлгож болж байгаа. Тэгээ энэ бүгдээрээ мэдээж камерт нь үлдсэн байгаа. Хожим нь үнс нурам дотроос Маршалын цогцос хамгийн өндөр 2 хүний цогцыг л таньсан байдаг. Йоо, үлдсэн таниагүй байхгүй. Цогцосч биш энэ тэндээ бөөн үс ноос болсон юм байгаа шүү дээ таних боломж байхгүй. Тэгээ тэр Маршал Улсын Баатар алтан тавх шууд тэмдгээ ингээд зүүж явж исэн юм байна. За. Тэгээ тэр тэмдэг нь ингээд яг нөгөө шатчих чи хажуу юу тэр цогцсныхын хажууд ингээд баг зэргийн хайлтсан байсан юм байна л да. Нэгдүгürt энүүгээр нь хоёрдугаарт бугуун цагныхын тал нь хайлтсан байсан гинэ. Тэгээ энэ хоёроор нь эн чинь нөгөө нэг Маршалын цогцос биш үү гэж таньсан байгаа. Нэгдүгээрх нь. За тэгээд хамгийн том хамгийн урт хэмжээтэй үнсийг болохоор энэ нөгөө өндөр дохигор нөхөр байна гэж таньсан байна. Тэрнээс биш бусад тэр үнс илэг одоо энцэн хүмүүсийг бол ерөөсөө цанхыг зоохгүй амжаагүй. Почингийн зохион бүтээгч Михаил Кузьмич Янгл дэлбэрэлтээс ингээд зүгээр амьд үлдсэн юм байна л да. За энэ хүн яагаад амьд үлдчихв гэсэн чинь ингэсэн юм байна. Уг нь бол ингээл юм өссөн газараа тамхи хасах хэрэгтэй нэг л байгаа юм л да. Яг Почингийн зохион бүтээгч. Тийм зохион бүтээгч нь энэ ч өөр ингээд нэг юм дарах хүн тийм ээ. Гэвч ажлын байран дээр тамхи тотхон зогсгүй нэгдүгээрт хоёрдугаарт доод албан тушаалтнуудаа буруу үйлдвэр дураал үзүүлээд яхав тэгээд ингээд тамхи татгаад тамхины цэг рүү явцсан байсан юм байна. За. Тэгээ энэ хооронд нь дэлбэрэлт болчихгүй юу? Энд ч угаасаа 20 секундын дотор болоод өнгөрч байгаа шүү дээ. Энэ хүн зүгээр ингээд нэг юм тамхи татгаж гарч явсан тэр хүний аз жимшиг, эз жимшиг юм болж байгаа байхгүй юу? Энийг яг аз гэхэд хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Харин тийм. Ингээд Янгл аимшигт явдал болсон тухай Кремль рүү захилгаа утас илгээгээд яаралтай тусламж хүссэн байгаа байхгүй юу? Тэгэд үүний дараа л Байконурын эмчнэр, газ өнөөгчнөр 41-р талбай руу явсан. Тэгээ ойролцоох хот суурангаас бас эмчнэр гал командын хүмүүс ингээд шууд замдаа гарч байгаа байхгүй юу? Энд дээр амар том осол болчихж гээд. Гэхдээ Байконурчин өөрөө эзгүй талд байдаг. Хамгийн ойрын суурангаас гэхэд 150 км-ийн зайтай шүү дээ. Тэгэхээр түргэн тусламж гал команд очихлоо 2 цаг байхгүй юу? Энэ 2 цагийн хооронд нөгөө нэг за хэлхээс ч амар юм да. Маш олон цогцснууд тэндээс хэнийг ч яаж исэн минь гарах юм бэ? Аврах боломж байхгүй. Магадгүй ингээд нэг юм түлэгдсэн байсан ч нөгөө түлэгдэлтийнхээ шарахыг даахгүй. Магадгүй тэр 2 цагийн дотор юу байсан бах магадaltaй. Тэгээ ер нь ингэсэн юм байна. Амьд үлдсэн хүмүүс маш их түлэгдэж гимтсэн байсан гинэ. Одоо ингээд амьд үлдснүүд нь шархацнууд нь эмнэлэгт очиод 4 хүн шархаа даалгүй нас орсон. 14 хүнийг өөр том эмнэлэг рүү шилжүүлээд арьс шилжүүлэн суулгасан. За тэгсэн нөгөө зохион бүтээгч амьд үлдсэн гол энэ Пужингийн зохион бүтээгч инженер нь болох Янгл гэж хүнтэй Хрушев шууд өөр уцаар ирсэн байна. Тэгэд дэлбэрэлт болж байхад ерөнхий зохион бүтээгч нь та хаана байсан юм бэ гэж шууд тулгаж асуусан гинэ. Тэгэл нөгөө Михаил Янгл гэдэг байгаа нөхөр шууд за надад бол итгэхгүй байгаа юм байна. Тэгээ мэдээж нэрээ би байх хэрэгтэй байсан. Би байгаагүй. Тэгэн гут нөхөр би ингээд ийм байдлаар ингээд явцсан гэдгийг нэгтгээр тэлсэн. Гэхдээ уцаар ирснийхаа дараа хамт ажиллаж исэн үлдсэн хүмүүстэй юу хэлсэн гэхээр за юу ч болж исэн туршилтаа амжилттай хийгээд тэгээд нисээрээ би тэрийг л хүсье. Одоо бол би өнгөрсөн. За ер нь бол намайг одоо ингээд цааш нь ачаад аваа яхан тодорхой. Тийм мэдээж ийм юм дээр тий. Хариуцлага хаалганд. Тэгээ нэг амьд үлдсэн наз юм шиг эсрэгээрээ бүр идэж юм шиг. Харин амар. Ингээд Хрушевтэй уцаар ирснийхаа дараа ер нь за ер нь ачигтун тодорхой боллоо гэж хэлсэн үү тий. За ямар ч байсан би энэ починг хөөрөөсөө гэж үнэхээр хүсэж исэн. Яаж хийж байгаа л ер нь тий ингээд намайг ингээд одоо янз бүр боллоо гэд мэдээ шуум ирсэн ч сэтгэлээр уналтгүйгээр почингаал хөөргө шүү та нарт гэж хүмүүстэй хэлсэн ба. Гэхдээ ажлынхаа төлөө ийм амар байх гэж тий. Зохион бүтээгч хүмүүс нөгөө өөрийнхөө зохион бүтээсэн зүйлийг хүүхчгээ боддог гэж үнэн харах гээд байгаа. Тэгэнгүүтээ Хрушев юу байсан байгаа. Сансрын одоо юу гэдгийг алдартай зохион бүтээгч одоо юу гэдгийг энийг ерөнхийд нь удирдах исэн Королев руу залгасан. За Сергей Королев руу залгаад Янглиг яах вэ гэж асуусан гэж шууд. Яана. Тэгээ одоо хамгийн том дарга нь бол Королев баггүй юу? Тий. Тэгэнгүүт Королев руу Янглиг яах вэ юм болчлоо. Тэгэнгүүт шууд тэгж байгаа хөөхтэй ингээ ер нь за одоо энэ нөхрийг тэгээ ер нь яах юм бэ? Танаа чиний салбарах. Тий. Тэгээ энэ хүнийг ер нь одоо хар толгойн чийл мэд гэж шүү дээ. Ер нь бол тий ер нь данаа нөхрийг чи ер нь баг одоо шоронд хийх юм уу? Өсөөх юм уу? Тэгэнгүүт Сергей Королев яг энэ үед бол энэ Янглтай бүр бие бинийгээ үздэггүй байсан гэж хоёлаа. Яана тэгээд явуулж тийм яг хувь зан чанарын хувьд бол байнга юу вэ маргалтан, хэрэлтэн, муудалцсан. Тэгэхээр тэр нь мэдээж ажлын ярилцаа л да. Тэгтэл ер нь бол тэгвэл ингээд гаднаас нарахад бол энэ хоёр бинийгээ баг үзий яддаг байх юм байна. Тэгсэн ирнэ Сергей Королев үгүй магадгүй зүгээр ингээд туршилт бол сансрын туршилт бол юу ч болж мэднэ. Над ч айгүй л юм болох байсан баг. Шинэ технологи гэдэг чинь ерөөсө тэр чигээрэл юу ч мэдэхгүй байгаа л эрсдэл штэ гэж дотроо бодоо тэгээд тэгж хэлсэн байна.
Сэргэ уршив тэгс. За дарга минь над чи ийм тохиолж болох байсан. Шинэ технологи гэдэг чинь өөрөө тэр чигээр эрсдэл бид нар ийм болно гэж үнэхээр мэдэхгүй гэж хэлсэн баг. Тэгэнгүүт уршив. Тэгэнгүүт уршив. За яах вэ тий. Одоо чи нэгтэй ингэж байгаа юм болов. Тэгээд тэр Янглиг зүгээр орхисон гэж. Амар юм аа. За маргааш нь Зөвлөлт холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Леонид Брежнев тэргүүтээ засгийн газрын комисс Байконурт ирж ажиллаа. За энэ комист амар том дарга нар ирсэн байгаа байхгүй. Тэгээд Брежневийн машины цуваа онгоцны бодлоос шууд 41-р гарааны талбайд ирээд амьд үлдсэн хүмүүсийн бүгдийг ингээд жагсааж агаад рапорт авсан байгаа байхгүй. Амьд үлдсэний хэд хүмүүс байгаа даа штэ. Тэгээд нөгөө дүүл нь ерөөсөө дотроо юу гэж бодож исэн гэхэлэр за ингээд шорон явлаа. Ерөөсөө л ингээд амар олон юм гэрч болсон ингээд шорон явлаа гэл ингээд илт гүлгнөөл хүний чи ингээд нэг гаднаас харангуут айц нь мэдэгдчихэд штэ тий. Илт гүлгнөө тэгээд рапорт өгөхдөө ингэсэн байгаа. Нийт тэдэн хүнээс амьд үлдсэн тэд, өгсөн хүн тэд, шархацсан хүн тэд, шархтагсдыг эмнэлэгт хүргэсэн гэл ингээд нэг рапорт өгсөн байгаа байхгүй. За. Тэгээ Брежневийн хамгийн түрүүнд хэлсэн үг нь болохоор болсон үйл явдалтай холбоотойгоор бид хэнийг ч шийдэхгүй. Та нар өөрөө өөрсдөө шийтгсэн байна. Гэж хэлсэн байгаа байхгүй. За ядчил тайвшруулж. Тэгэхдээ энэний надад за яг хуу тайвширсан байж болно. Та нарыг бол бид нар үл ингээд нэмж шийдэхгүй. Та нар өөрөө өөрсдөө шийтгсэн гэдэг үг ямар амар муухай насан туршийн сэтгэлд хар толгой бүлдээхэр үг вэ энэ. Харин. Гэхдээ зүгээр энаараа босон үйл явдалтай холбоотойгоор бид хэнийг шийдэхгүй гэдээ өнгөрчүүл бас юм чинь те. За гэд ингээд тайвширч болно. Гэтэл араас нь та нар өөрөө өөрсдөө шийтгсэн байна гэж хэлж байгаа нь энэ баг тайтгарал муу юм уу гэж хэлмээр амар үг хэлсэн. За үүнээс хойш Пучингийн турш цэнэглэх үед ингээд нөгөө туршилтын талбайд 20-оос илүү хүн ажиллахгүй. Энд байхгүй. Одоо энэ амар том сургуульч 250-аас 450 хүн гэдэг чинь. Тэгээд энд 20-оос илүү хүн байхыг хоригдсон. Бүх төрлийн Пучингийн нислэг эхлэхээс 1 цагийн өмнө тэнд ерөөсөө шаардлагагүй хүмүүсийг талбайг чөлөөлүүлдэг болох. Эндээс гар 1 цагийн өмнө. Орхисон. Тий. Тэгээд зохион бүтээгч болон бусад дарга нарыг бүр энэ нөгөө тусгай хамгаалтын бетон бункерт суулгадаг болсон. За дэлбэрээд ямар нэг юм болчихгүй, аюул болчихгүй гэд. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ гарсан алдаа болгон дээрээс засаж залруулад бид нар цаашаа явж гинэ, хөгжиж гинэ. Өнөөдөр болж ирсэн л гэсэн үг л тий. За нэг ийм осол сансрын төвхөнд, сансар судлалын төвхөнд. Тэгсэн дараагийнх нь осол 1967 онд болсон байна. За 1965 оны 9-р сард Зөвлөлт холбоот улс цоошин загварын Союз гэдэг сансрын хөлгийн төслийг эхлүүлээд 66 оны 8 сард шин загварын Союз 1 хөлгийн нислэгт сансрын эсэгч Владимир Комаровыг томилсон. За ингээд Комаров бол Зөвлөлт холбоот улсын сансрын эсэгчдийн багт бүр анханаас нь Гагарин Титов нартай хамт шалгарч илссэн 64 онд сансарт ниссэн аль хэдийн 64 онд ниссэн ийм туршлагатай сансрын эсэгч байсан. За энэ шийдвэрийн талаар маш их цуурхал маргаан байдаг. Үнэн худлаа мэддэхгүй. Яг л ингээд тэр үеийн бүх юм хаалттай байдаг гэсэн учраас Союзны хөлгийг жолоодож нисэх хүн нь уулын Гагарин байсан. Гагарин 66 оны 1 сард алдарт зохион бүтээгч академич Сергей Павлович Королёв 66 оны 1 сард нас барсан. За Королёвыг нас барснаас хойш сансрын хөлөг бүтээх ажиллагаанд алдаа дутагдалт их гарсан. За энэ дутагдлуудыг засах боломж муу байсан учраас нислэг амжилтгүй болох магадлал маш өндөр гэж хоорондоо ингэ шиврэвэр гэдэг байсан. Тий. Тэгээд Гагариныг ийм хөлгөөр нисгэнэ гэдэг бол үхэл рүү нь явуулж байгаа хэрэг штэ. Гээд Гагариныг ер нь бол болоод ер нь Комаров гэдэг хүнийг мэдхгүй харин баг хоорондоо тийм яриа байдаг. Яг л энэ хөлөг бүтлгүүтэх магадлал илүү ихээ. Гэтэл дэлхийд анх удаа сансарт ниссэн Гагариныг ийм хөлгөн дээр суулгаад явуулах аюултай. Тий. Тэгэхээр Комаров гэж сансрын эсэгчийг сонгоё. Янз бүрийн муу юм боллоо гэхэд анхны хүн төрөлхтнөөс анх сансарт ниссэн алдартай Гагариныгаа бид нар алчмааргүй байна. Өөрөөр хэлбэл баг бэлэг тэмдэгэ байхгүй болгочихлоо. Тий байхгүй болгочих юм бол. Тэгээд тэр бүтлгүүтэй ч үү бүтээч үү тэгээ бүтлгүүтх юм бол дэлхийд даяараа онгоон орох гэдэг шүү дээ гэж. Королёвич нэг угаас Пучингийн эцэг гэдэг шүү дээ. Тэгээд тэр хүн нь байхгүй болчингууд дараагийн тэр хүлгүүд бол өстой үнэхээр амар ослтой тий. Тэгвэл юу байсан гинэ? Сергей Королёв амьд байхдаа юу байсан? Ер нь бол би Гагаринд хэлсэн байх нэг хамгийн анх сансарт ниссэн учраас Гагарин би чамайг дахиад заавал сансарт нисгэнэ. Би байгаа үедээ чамайг би заавал дахиж сансарт нисгэнэ гэдэг. Гагарин ч гэсэн би дахиж нисмээр байна гэж хэлсэн. Тэгсэн Королёв нас барсан. Тэгээд Гагариныг нисгээгүй Комаров гэж сансар эсэгчийг сонгосон байна. Гагарин тухайд энэ үйл явдлыг мдээгүй гинэ. За. Тэгээ бүр дараа нь мэдсэн юм байна. Тэгээд дараа нь мэдэнгүүтээ нэг үнгийн чинь найз нь өөрийнх нь өмнөөс явчлаа шүү дээ. Энийг нэг анханасаа нисгэж бэлтгэхэд хамт байсан ингээд тад руу хэлсэн шүү дээ. Анханасаа хамт байж найз нөхөрж явж ягаад найзыгаа ийм юм болсны дараа
миний өмнөөс өхөл рүү явуулчлаа гэдгийг Гагарин мэдсэн байгаа байхгүй. Тэгээ маш их зочирдсан, маш их харамссан. Үнэхээр л алдаа дутлагдлыг мэдчихсэн бол нислэгийн хуваарийг цуцлахгүй яасан юм бэ? Хойшлуулахгүй яасан юм бэ? Заавал Америкчуудтай тэгээд өрсөлдөхийн хэрэг байсан ч юм уу, гүү ч юм уу гэж бүр ингээд үнэхээр сэтгэл хөдлөө хичнээн хаалттай байсан ч гэсэн барьж чадахгүй. Тэгээ нөгөө тухайн удирдагч Брежневийг шүүмжилсэн юм хит хитэн таг үг хэлсэн юм байна. За. Тэгээ бас дараа нөгөө Брежневтэй ингээд ганцаарчилж ууцхтаа бүр улаан нүүрлөнд харж агаад маш зоригтойгоор хэлсэн байгаа байхгүй. Тэгээд ингэж хэлсэн нь Гагарины өхлийн шалтгаан болсон гэдэг ийм бас домог шиг юм шиг. Батлагдаагүй яриа бай. Тий. Цуурхал гэх юм уу байдаг. За ямар тач Гагарин тухай үед яагаад ийм шийдвэр гаргасан талаар мэдээгүй гэдэм бэлээ. Тэгээд улсын комисс Гагариныг Комаровын орлон нисгчээр томилоод Союз 1 хөлгийн ерөнхий зохион бүтээгч Союз 2 хөлгөөр Гагариныг заавал нисгэнэ гэж тэр үед амласан юм байна л та. За. Тэгээ Союзны хөлгийн нислэг 1967 оны 4-р сарын 23-нд хөөрөөд 24-ний үед үйлдэгдэж байхдаа осол болсон гэсэн үг. Тэгээд юу яасан? Энэ нислэгийн өмнө бол мэрэгчлэтнүүд Союзны хөлгийн бэлтгэл үйл ажиллагаанд шалгалт хийгээд за одоогийнхаар бол чеклист гэдэг ингээд бүгдийг нь окей нэг үрчлийн шалгаад нисэх ёстой байсан. Гэтэл 203 гэдэг алдаа илрүүлсэн байгаа. Шалгаж явах явцдаа. 203 гэдэг чинь 203 өөр төрлийн алдаа юу эсвэл 203 гэдэг ганцхан алдаа юу? 203 гэдэг одоо чеклист шалгах шүү дээ, тийм? 1 зөв, 2 зөв гэдэг ингээд. Тэгэнгүүт 203 гэдэг дээр алдаа дутгалт илрүүлсэн. Өөр төрлийн бараг 200 гаруй төрлийн алдаа гарцсан. Одоо 203 ширхэг ийм алдаа дутгал илрүүлсэн юм байлгүй. Одоо жижиг мижиг хамаагүй л дээ. Тэшгээ нэг болц ингээд суларцсан байсан ч нэг алдаа гэх юм байлгүй. Тэгээд нислэгийг цуслах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь 200 гаруй алдаа. Ийм их тоглолттой хөргийг хөөргөж болохгүй. Хөлөг сүрхэн тодорхой гэдэг нэг ийм юм явсан байна. Тэгээд Октябрийн социалист их хувьсгалын 50 жилийн овлох гээд идэг. Хажуугаар нь Америкчууд сарлуу хөлөг нисгэх бэлтгэлээ базаагаад эхэлсэн байсан. Тэгэнгүүт Леонид Ильич Брежнев цоошин загварыг Союз хөлгийг 67 оны 4 сар гэхэд заавал хөөрг гэж шууд үүрэг өгсөн. Наатах заавал хөөрг. Тэгэд зарим хүмүүс энэ алдаа дутагдлыг Брежневд хэлж нислэгийг хойшлуулах зоригтой хүн тухайн үед дааж байгаагүй. За зарим нь бол хэлсэн ч гэсэн Брежнев үгүй заавал нисэг гэдэг ийм хоёр хувилбар яваад байдаг нэ. Зарим нь бол ихэнх нь зүгээр ингээд айгаад тий алуулахаасаа айгаад ажлаа алдахаасаа айгаад тэр том даргад уучлаараа ийм маш олон алдаа гарчлаа. Хугацаанд нөгөө төлөвсөн хугацаанд нисэж чадахгүй нэ гэж хэлэх зоригтой хүн байгаагүй. Зарим нь бол уучлаараа ингэсэн ингээд нислэгийг хойшлуулж болох уу гин гут нь хэм Брежнев үгүй хугацаанд нисэх гэсэн. Ийм хоёр хэлбэр яваад байдаг. Тэгэд нөгөө Комаров гэдэг одоо юу гэдэг ийм олон алдаатай хөлөг рүү Комаров гэж нисгчийг томилж жолоодд нисээд за тэгээд хөлгийн шалгалтын тайлан ер нь бол тэр Комаровыг сансрын гэсэн мэдчихсэн гинэ. Тэгээд за би ер нь баг эргэж ирэхгүй баха. Яана ямар амар ер нь энэ хөлөг болохгүй байна. Тэгээ энэ хөлөг болохгүй байна гэж одоо ойр дотныхонтой ярьж исэн гэж байгаа. Тий. Тэгээд нислэг болсон. Нислэг хойшлно гэж бол байхгүй яг 23 даа ниснэ гэснээрээ ниссэн. Тэгээд ер нь бол чи ингээ нөгөө юугаа нэрээ татаад ингээ нөгөө нэг орлон нисгч руугаа өгч болохгүй мó би нисч чадахгүй байна гэд хэлж болохгүй мó гэсэн юм байна. Тий. Тэгсэн чинь хэрвээ би нисэхгүйг бол юуранаас шүү дээ. Буюу Гагарин шүү дээ. Тий. Яана. Одоохонд би тэрээс өөрөө байхгүй шүү дээ. Хэрвээ би нисэхгүйг бол юураа нисэн шүү дээ. Буюу Юрий Гагарин нисэн шүү дээ. Тий. Гагариныг арайч нисгмээргүй шүү дээ. Тэгэхээр ер нь баг энэ Комаров гэдэг сансар эсгчвэл өөрөө одоо юу гэдэг энэ өчнөө тоглолттой ер нь бол бүтлгүүлэх магадлал их би баг амьд эргэж ирэхгүй. Тий. Тэгтээ би нисэхгүй гэвэл юураа нисэх юм шүү дээ. Юураа ч одоо хүн төрлөختний баатар болсон юм шүү дээ. Гэдэг ийм яриа явдаг гэдэг. Тэгтээ яг ингэ нэг батлагдсан юм бол байхгүй. Ингээл домог шиг энэ осолтой холбоотойгоор ингээд домог шиг юмуд яваал идэг. Нэг талд найзыгаа гэхээс илүүтэй зүгээр баг ингээд эх орноо төлөөлөд явахгүй бол хэцүү ийм сонголтын дээр ирэл тэгэл яалтчгүй л явсан юм байна. Харин тийм шүү. Тэг нэг ийм хатуу дарангуйллын цаг үед байна гэдэгт л энэ өөр амар. Комаровын зураг яг бодог шиг харагддаг. Одоо дэлгэцэнд гарах уу гинэ. Тэр зургийг аргун битээр бас нэг харуулж ирсэн. Үнэхээр нүд халтармаар амар тэр бүр амар. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. 14 цаг 41 минут болсон байна. Сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн гэсэн урайтаагаар GP Air Condition хамтран ажиллаж байна. За GPE гэдэг ийм англиар GPE гэсэн энэ улаан үсгтэй кондишнууд ялангуяа юу урд хөшөнд явж байхад маш их анзаардаг юм да. Цонхны гадна талдаа байгаа кондишнууд дандаа бүгдээрээ GPE гэсэн ийм улаан бичгтэй байгаа.
За тэгсэн ингэж асуудлыг шийдэхэд бол ерөөсөө GPE гэдэг ийм нөгөө өрөө тасалгааны air condition 16-аас 36 м2-аас сэрүүцүүлэх хоёр төрлийн төхөөрөмжийг тань санал болгож байна гэсэн байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээл нэг юм гадаа халууны үйлрэл эхлээл дотор суух бол үнэхээр бачим бөхчм хэцүү болж эхэлж штэ тий. Тэгэхээр хөргөгч угаалгын машин зэрэг өдөр тутмын хэрэглээний цахилгаан барааны нэгэн адилаар air condition аль хэдийн айл өрх албан байгууллагуудад өдөр тутмын хэрэглээ болж штэ тийм ээ. Тэгвэл GPE брэнд нь Хятад улсын үйлдвэр тэгээд Хятад улсдаа эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлгээрээ маш алдартай. Мөн GPE Mongolian бүтээгдэхүүнээ үйлдвэрүүнээр худалдаалж өгсөрч сурлуулж өгд юм байна. Тэгээд энэ Хятадын улсын үйлдвэр гэдэг нь маш чухал шүү. Ер нь бол Хятадын улсын үйлдвэр гэдэг нь Хятад улс дэлхийн нийтээрээ хятад бараа чанаргүй гэдэг одоо имижийг солих гэж бүр улс даяараа бүр бодлогоор юу яаж байгаа тэмцэж байгаа. Тэгээд улсын үйлдвэр хэрвээ чанаргүй муу бараа экспортод гаргаад тэр нь хэрвээ баригдаад ирэх юм бол тэр улсын үйлдвэр тэр тэнд ажиллаж байгаа бүгдийг нь байхгүй болгодог. Тэгээ маш хатуу стандарт тавьдаг. Тэгээ бүхэл бүтэн улсын нэр хүнд гэдэг утгаараа. Тийм болохоор Хятадын улсын үйлдвэрүүд бол үнэхээр супер стандартаа барьдаг. Чанартай ч болсон. Бараавтаггүй. Дотроо ингэж зөндөө олон төрөл байгаа даа. Нано мөнгөн шүүлтүр гэж байгаа. Идэвхтэй нүүрс төрөгч шүүлтүр, био шүүлтүр, витамин С-тэй шүүлтүр гэж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн найдвартай баталгаатай үйлчлэгийг түргэн шуурхаа үзүүлээд угсраас суйрлуулад өгчих юм байлээ. Тэгээ сайн муугийн хэлсэн маш баталгаатай гэдэг энийг яаж мэдхийн гэхээр 1-2 жилийн баталгаатай хугацаа болгож байгаа. 1-2 жил гэдэг чинь урт хугацаа шүү дээ. Тийм. Тэгээд агаарыг ингээ нөгөө олон давхар зүгээр л сэрүү хүүтнэр хүлээгээд авахгүй юм чинь GPE чинь. Таны өрөөнд гаднаас агаар оруулж ирэхдээ агаарыг цэвэршүүлээд ариутгаад ёонжуулаад ингээд илүү цэвэр агаар оруулж ирнэ гэсэн үг. Витамин С-тэй шүүлтүр гэдэг л надад бүр үнэхээр сонирхолтой санагдаад байгаа. За био шүүлтүрийг бол сонсч байсан. Бас энэ идэвхтэй нүүрс төрөх шүүлтүр гэдэг нь биднэрт үнэхээр хэрэгтэй. Ер нь бол ингээд нөгөө усыг шүүлсэн ч гэсэндээ заавал нөгөө нүүрсэн шүүлтүрний давхар байдаг шүү дээ, тий. Утасныхын дугаар 99 19 44 34 гэдэг дугаар байна. 99 19 44 34 93 10 30 30 93 10 30 30 гэдэг дугаараар холбогдож болно. Facebook дээр GPE Mongolia гэдэг пэйж рүү орно. За баярлалаа. Сэтгэл хүртэл сэрүүцүүлэх GPE Air Condition манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За ямар ч гэсэн ингээд найзынхаа өмнөөс ихүү усынхаа нэр хүндийг аваад эсвэл бүр ингээд гарцгүй болсон дооч гэх юм уу тийм ингээд явахаар болж байна. Энэ бол нөгөө нэг тийм сонголт би болиё гэдэг юм сонголт ухрах хэрэг байгаагүй юм шиг байгаа. Зарим хүмүүс Гагарин Ослын өмнө энэ алдаа дутагдлын талаар мэдсэн гэж ярьдаг. Тэгээд Гагарин нислэг болох өдөр буюу 1967 оны 4-р сарын 23-ны өдөр нислэгийн талбай дээр өөрт нь ийм үндсэн нисгэгчтэй яг адил скафандр өгөхийг шаардсан юм байна. Одоо энэ хөлбрийг ярьдаг хүмүүс ингэж хэлж байгаа шүү. Тэгээд цаадуул мэдээж нөгөө татгалзсан шүү дээ. Ер нь ийм орлон нисгэгч угаасаа хизээш скафандр өмсгөж байгаагүй юм байна. Тэгээ харин Гагариныг тухайд нөгөө Комаровыг бүхийн хүлгээгнээс ингэж түлхэж гаргангуудаа өөрөө суугаад дотроос нь түгжээд нисгэж исэн гэж хүмүүс таамаглалт юм байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ хоёр нөгөө найзууд байсан учраас нэг өвхөл рүү нийлгээхгүй ийм хэцүү зүйлд би явъя гэд нэг хурдаар орох гэдсэн гэдэг нэг юм магадлал байгаа даа шүү дээ. Оросууд бол яг энэ яг үндэснийг шинж штэ ер нь. Тийм бах. Яг нөгөө Армагеддон гэдэг кинон дээр гардаг ш Брюс Уилч нөгөө хүргэнээ ингэж цааш нь түлхчээд өөрөө ингэж яачдаг штэ тий. Гараад өхөл рүүгээ явцдаг шиг нэг ийм үйл явдал болох ч гэсэн болов гэсэн бас нэг юм яриа байдаг. Тэгсэн бол нөгөө нэг ийм хайр хүндэтгэлийг хүлээсэн шүтэн болсон хүн чинь зөвлөлт усыг бүр дэлхийн шившиг болгоно. За үнэхээр ингэж эхний удаад амжилттай болсон ч гэсэндээ амжилтгүй болчих юм бол одоо за Гагарин хэлээ. Зөвлөлт Орсын албанд юу гэл үе болно тий. Зөвлөлтүүд анхны сансрын хэсэгчээ ингээд бүтлгүүтэд алчлаа гэдэг ч юм уу тий. Тэгээ ер нь бол тэрнээс гадна тушаал биелүүлдэггүй сансрын нисгэгч хариуцлагагүй нэтрэг гэл зөндөө олон асуудал гарч ирнэ л дээ. За үүнээс хойш Юрий Гагаринаас болж гэсэн үг л дээ. Үндсэн нисгэгч, орлон нисгэгчийг ингэж нислэгээс хэдэн сарын өмнө зарлахаа болсон. Өөрөөр хэлбэл яг нислэг болохын өглөө нь үндсэн нисгэгч нь тэр шүү, орлон нисгэгч нь тэр шүү гэж зарлдаг юм байна. Амар. Сэтгэл зүйн 50 байх гэж. Тийм 50 байх гэж. Одоо хин сонгогдчих магадгүй, сонгогдохгүй ч байж магадгүй. Гэтэл энэний цаа нөгөө олон жил найзлаад нөхөрлөөд ирсэн биенийхээ урдуур орох яах юм асуудал бас гарч болдог байна шүү дээ. За тэгээд 67 оны 4 сарын 23-ны өдөр Владимир Комаров союзны хөлгөөр нислээ. За 203 алдаа тодорхой гарцсан. За ер нь бол одоо биднэрийхээр бол ингээл хянах самбартаар нь бөөл ингээл улаан ийм ч алдаатай гисэл юмар л баг хөөрцөн шүү. Машин дээр нэг ганц улаан чиг асчаар би хизээ өвхөл гэж бодогдсон шүү дээ. Тэгээд антинууд нь дэлгэхдэгтээ байх ёстой хэмжээнд очиагүй. Тиймээс заримдаа газартаа ер нь холбоо үе тасарчих гад байсан. За хоёр ширхэг нарны заа хураагаараа нэг нь бас дэлгэгдээгүй.
Ингэснээр эрчим хүч нь хангалттай болж эхэлсэн. За ингээд эрчим хүч хангалтгүй гингууд зарим цахилгаан тоноглолууд нь ажиллахгүй. Нарны зай авраагур буюу ингээд толны нэг талынх нь дэлгэхдэггүй байсан болохоор хөлөг ингээд далбганаад хоёр тал руугаа зэрэг ингээд нарны зай авраг ажиллах учраас нэг талыг нь далавчих үгсв. Хүүдээ. Тэг ингээд далбганаад ингээд урагшаа чигээрээ тэгшгэ явахгүй далбганаж эргэлдэж эхэлсэн гэж. За ингээд хөлгийг жолоодож чиглүүлэхэд маш хэцүү байсан. Чигээрээ явах хэвээр хөлгч ингээд эргэлдээд ирнэ гэсэн. Тий, тэгээд Камаров сансрын эсвч ямар ч энийг үл төсвөрлсөн. Тэгээд төв рүүгээ мэдээлсэн байгаа. Антен болон зай хураагуурын байрал буруу байгаа учраас хөлөг тооцоолсон хэлбэр хэмжээндээ очисонгүй. Иймээс чиглүүлж жолоотоход хүндрэлтэй байна. Жолоо хөдөлгөөрөө тоглолтоод байна гэж мэдгдсэн дотоод толгоогоороо. Ингээд нислэгийг удирдах төвд хөлгийн үйл ажиллагааны талаар ингээд бүх зүйл ойлгомжтой болж эхэлж байгаа юм л да. За. Энэ хөлөг сүрэх юм байна. Тодорхойлж байна. Цоошин загварын хөлөг туршижсэн учраас зөвлөлт холбоот улсын сайд нарын зөвлөлийн дарга Алексей Косыгин нислэгийн удирдах төв дээр ирсэн байсан юм байна л да. Тэгээ сайд нарын зөвлөлийн дарга хэрэг одоогийнхоор бол баг нөгөө ерөнхий сайдтай дүүх албан тушаал юм байлээ. Тэгээ бүр ингээд эхнэрээ дагуулад ирсэн заяа. Тэгээ ингээд өнө шинэ хөлөг хөрөх гэж байгаа мэдээж энийг нөгөө амжилттай болно гэж ботсон. Тэгээ бүр ингээд нөгөө баяр тэмдэглэх юм байна гэдэг ориглон дарсаа бэлдсэн бүр жигтэйхэн сайхан гой хуцлаад ирсэн. Тэгээ энэ тэндгүү ингээд нөгөө камера бэлдээ тавьсан тий. Тэгээд ингээд ер нь сүрхэн тодорхой болсон юм байна гэдгийг мэдэнгүүтээ Косыгин шууд аливаа намайг Камаровтай холбоодох гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ Косыгин Камаровтай яриад их нэртэйгээ ярих уу хинтээ ярмаар байна гэж асуусан ба. Өөрөөр хэлбэл чи одоо өгөх гэж штэ гэрээслээ гэсэн үг штэ. Ингээд яриад дуусахад нь Косыгины ихнэр бүр хажуугаар нь ингээд зүрж ороод Камаровыг ингээд аргацсан байгаа байхгүй юу. За төвчээртэйгээрээ амжилттай буух магадлал 50% шүү. Буучих юм билүү? Буучих юм билүү гэдэг чинь баг буухгүй л гэсэн үг шүү дээ. Амар. Тэгснэ ингээд Камаровоос хүүхдүүдээ яг юу захиж хэлүүлэх вэ гэж асуусан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө сүүлчийн гэрээслэлээ их нэртэйгээ ярьсан хүүхдүүдээ яг юу гэж хэлүүлмээр байна гэх. Энийг ингээд мэдэх гээд байгаа. Тэгээ энэ үед зөвлөлт холбоот улсын сайд нарын зөвлөлийн дарга зөвлөлт холбоот улсын хошоо хөдөлмөрийн Баатар Косыгин ойр хувьд байгаа хүмүүсээсээ бүр ингээд ичихгүй. Би ийм албан тушаалтай, би ийм том дарга гэдгээс ерөөсөө ичихгүй, бие барихгүй бүр ингээд ихэр татаад шахуу ингээд уйлаа суугаадсан байгаа. Тэгээд тэр Косыгин одоо тэр нүний ихнэр хоёртой Камаровыг сансрын эсвч ярьж дуусаад нислэгийн удирдахаас Камаровыг за буу гэж зөвшөөрлөгсөн байгаа. За ингээд бууж яхад тэгээд уул нь бол буусан юм байна. Ингээд буухтаа шүхрэн задраагүй. Тэгэхээр шүхвэргүй зүгээр л өрсөнгөл сансраас зүгээр ингээд улаан галзуу юм бол шууд буугаад эхэлсэн. Тэгээд Камаров гэж сансрын нөөц шүхрээ задлсан. Нөөц шүхэр нь хоёр шиг байд юм байна л да. Эхний нөөц шүхэр нь хэвээ ажиллаад задарсан. Гэтэл нөгөө сансрын хөлг нь тэр чигээрээ эргэлдээд нисээд байгаа гэсэн. Тий? Тэгэнгუთ хитрхи хурдтай эргэлжсэн учраас эхний шүхрийн уяа татлага нь хоёр дахь шүхрээ дарж ороогоод ингээд хоёр нөөц шүхэр нь аль нь дэлгэхтэйгүү. Ингээд хитрхи эргэлжснээс болсон гэж үздэг юм байна. За ингээд ер нь бол амьд гарах ямар ч найдваргүй болсон. Тэгээд тэр болтол нөгөө ямар ч байсан эцсийн мөч хүртэл ингээ нөгөө буучих байх гал ингээл найдаж байсан сансрын эсгч яг ингээ зүгээр ингээд бүх юм шүхрэнд хэлэхдэггүй болоод эхлэнгууд тэ ингээд ямар тэнийг юм бэ би юунд найдаж яах гэж ийм ям би хогийн төмрөөр нисвэ яа одоо нөгөө амар зургууд гарч эхэлсэн юм тий тэгээ яг ингээд өгөх өмнө бол тий тэгээ ингээ та нарыг ямар юмны чинь зохион бүтээгч гэдгийг та нар намайг ингэж аллаа штэ ста гэд нөгөөдөлөө хараасан баг газар руу тий штэ тий бүх харааж болох энэ хогийн төмрийг зохион бүтээсэн новчнуудыг үхээсээ та нарыг станыг бүгдийг нь хараасан. Тэгээд энэ радио холбоогоор бүгд сансрын дээр нэг гадраас удирдах төв бол бүгдээрээ сонсч ийсэн. Тэгэхэд аяараа баг. Би багт юм баг. За тэгээд Оросуудын хэлж байгаагаар болохоор ингэж хэлээд холбоо тасарсан гэдэг. Гэхдээ холбоо тасраагүй байсан юм байна. Амир нь Туркт Стамбулын ойролцоо байдаг Америк нэгдсэн улсын тэгсэн цэргийн бааз байна. Энэ баазаас Камаровын долгионыг ингээ олж тааруулаад бичлэг хийжсэн юм байна тухай үед. Тэгээд эн чинь бичлэг хийжсэн гэдэг чинь нисэх үед нь бичижсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд Камаров маш их уурлаад бухимдаад тэнийг инженерүүдийг бүр ингээд намайг аллаа гэж хашгирч ирсэн. Тэгээд Америкчууд бүр ингээд түүний нислэгийн явцад эхнэр найзуудтайгаа ярьсан бүх тэр нөө зүрх зүсэм яриа буух чапраад нь хэр хурдан доошлсоор ингээд шатаж эхэлж байгаа. За тэгээд ингээд өнөг шатаад эхэлж өнгөт нь доторх температурч ингээд зосолтгүйсэд амар хална штэ тий. Тэр халуун болж байгаа яриа. Ер нь бол үхлээ мэдэрсэн хүний үхлийн өмнөх тийм ганцаарсан хашгираа хэлсэн бүх хараалуудыг нь Америкчууд бичиж авсан гэдэг юм билэ. Харин Оросууд болохоор тийм байгаагүй. Буух чапраад холбоо тасарсан. Америкчууд ингэж авах боломж байхгүй юу яриад байгаа гэд ингээд худлаа мэдээлэл гэж хэлдэг. Ер нь бол ингээл энэ хүлэгч ингээл асар хурдтайгаар евро агаар мандал руу орж ирээд 180 км/цаг хурдтайгаар Оренбург мужийн Адамовын дүүрэгт эзгүй цөлд ингээд зүгээр бяц унаад шатцсан байгаа.
Тий. Тэгээд газар мөргөх үед буугч аппарат бүрэн сүрсэн. За буугч аппаратад байсан ус төрөгчийн хид эсэлтэй сав задарч гал гарсан. Ингээд аврах багийн очиод буугч аппаратны үлдэгдэл бүрэн шатаад үнс нуран болцсон байсан. Тэгээд энэ үнс нурмыг газар дээр нь бүтэн цаг судал шинжилсэний дараа хорондоо Камаровын цогцсыг олсон. За цогц нь 80-г харьцан 30 см хэмжээтэй хэсэгхэн ийм үнсэл болцсон байсан гэж байгаа. Бурхан минь тэр зураг бол зүгээр амар шүү нэр. Тий. Тэгээд сансрын эсгчдийн отрядын дарга Каманы гэж сансрын эсгчдийг чагсааж хагаад бидний хэнийг ч ийм хөв тавилан хүлээж ээж болцшгүй. Энийг та нар бүгд ойлгож байгаа гэж найдаа гэж хэлжсэн. Амар юм а тий. Би л тийм харсан бол зүгээр ажиллаа өгөөд би ядуу байсан ч хамаагүй би хоосоосон ч хамаагүй тэгж харин яг ингээл энэ бидний хинтэн ч тохиолдно. Энээсээ хойш тохиолдох магадaltaй гэж хэлээд тэгэхэд тэр сансрын эсгчдийн отряд бүхлөөт отряд байгаа байхгүй. Хичнээн ч юм байна. Бүгдээр хинэж үгүй би айж гарыг гээгүй. Угасаал энэ миний хувь тавилан тий ингэх боломжтой. За тухайн үеийн л юм аа. Одоо бараг 60 жилийн өмнөх юм аа тийм ээ. Тий. За энэ түрээд нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ бүтээлч оюуныг нийгмийн дэвшилт гэсэн урайтаагаар хүмүүнлэгийн ухааны сургууль хамтран ажилласан. За мөн сэтгэл хүртэл сэрүүцүүлэн гэсэн урайтаагаар GP Air Condition хамтран ажилласан баярлалаа та бүхэнд. Сонсогч та өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг улаан сорой 15 цаг аргументаас элдвч би нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа мөгийнх. За баярлалаа.